Онцгой байдлын байгууллага байгуулагдсан түүх. Монгол улсын онцгой байдлын албаны тулгын 3 чулуун, иргэний хамгаалалтын газар, гал түүмэртэй тэмцэх газар, улсын нөөцийн газар юм. Гамшигын удирдлагын тухай хуулийн төсөл боловсруулагдаж 2001 оны 12 дугаар сард Монгол улсад гамшигын аюулаас урьдчилан сэргийлэх менежментийн тогтолцоог боловсронгуй болгох нь үндэсний баг хурал анх удаа зохион байгуулагдаж, гамшигтай тэмцэх бие даасан байгууллага бий болох суурь тавигдаж эхэлжээ. Засгийн газрын хуралдааны 2004 оны 1-р тогтоолоор гамшигаас хамгаалах тухай хуулинд нэмэлт өөрчлөлт орсноор онцгой байдлын ерөнхий газар хэмээн нэрлэгдсэн. Тус байгууллага нь Монгол улсын хүн ам, мал амьтан, эд хөрөнгө, хүрээлэн буй орчин, түүх соёлын үнэт зүйлсийг гамшигаас хамгаалах, болзошгүй гамшиг аюулаас урьдчилан сэргийлэх, гамшигын эрсдлийг бууруулах, гамшигаас хамгаалах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог хангах, хүч хэрэгслийн чадварыг нэмэгдүүлэх, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх, гамшиг судлалыг хөгжүүлэх замаар үндэсний аюулгүй байдал, улс орны нийгмийн эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, иргэдийг аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, эрхэм зорилгыг дэвшүүлэн ажиллаж байна. Гамшигаас хамгаалах хууль тогтоомж төрийн бодлогыг хэрэгжүүлэх, гамшигаас хамгаалах үйл ажиллагааг үндэсний хэмжээнд болон орон нутгийн хэмжээнд зохион байгуулж, мэргэжлийн удирдлагаар ханган үндсэн чиг үүргээ нэр төртөө гүйцэтгэн ажиллаж байна. Өмнөг аймгийн гал команд нь 2002 онд аймгийн гал төмөртэй тэмцэх алба болон өөрчлөгдөж, улмаар Монгол Улсын засгийн газрын 2004 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 51-р тогтоолоор гамшигаас хамгаалах штаб, гал унтраах 21-р анги, Тус аймаг дахь улсын нөөцийн салбар гэсэн үндсэн нэгжийн бүрэлдэхүүнтэйгээр байгууллагдан үйл ажиллагаа явуулж, онцгой байдлын ерөнхий газрын даргын 2005 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 24-р тушаалаар тухайн оноос эхлэн онцгой байдлын хэлтэс нэрээр өөрчлөгдөн 13 офицер, 37 ахлагч, бүгд 50 орон тоотой 9 нэгж автомашинтайгаар тухайн орон нутгийн ард иргэдийн аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн өмч хөрөнгийг альва гамшигаас авран хамгаалах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хэвэн явуулах нөхцөлийг хангуулан сэргээн босгох үндсэн чиг үүрэгтэйгээр ажиллаж, Монгол Улсын засгийн газрын 2015 оны 80 дугаар тогтоолоор онцгой байдлын газар болсон. Мөн Монгол Улсын засгийн газрын 2015 оны 200 дугаар тогтоолоор Өмнөг аймгийн цогццын суманд гал унтраах, аврах 44-р анги шинээр байгуулагдсан. Монгол Улсын засгийн газрын 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 66 дугаар тогтоолоор онцгой байдлын ерөнхий газрын харьяа салбар нэгжийг бүсчилсэн байдлаар хуваарлан шинжилэн баталж, онцгой байдлын албаны өмнөд үст Баянхонгор аймгийн онцгой байдлын газар, Ховсонбор аймгийн онцгой байдлын газар, Дорногов аймгийн онцгой байдлын газар, Дундгов аймгийн онцгой байдлын газар, Өмнөг аймгийн онцгой байдлын газар, Өвөрхангай аймгийн онцгой байдлын газар тус тус хамрагдаж, бүсийн төвөөр Өмнөг аймгийн онцгой байдлын газрыг нэрлэсэн. Монгол Улсын засгийн газрын 2016 оны 183 дугаар тогтоолоор Өмнөг аймгийн Хамбогд 3 тэс суманд гал төмөр унтраах, аврах 3 дугаар зэрэглэлийн ангийг шинээр байгуулсан. Монгол Улсын засгийн газрын 2022 оны 163 дугаар тогтоолоор цогццын суман дахь онцгой байдлын хэлтэс болон өргөжинд хэлж, орон нутгийн доктортой хөгжил, хүн амын аюулгүй байдлыг хангах үйлстэй өндөр амжилт гаргаж, эх орон ард түмнийхэн өмнө хүлээсэн амаргүй бөгөөд хүндтэй үргээ чин шударгаар биелүүлж, идүүгээ 20 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ байгууллагын төлөө залуу халуун насаан зориулсан Ахмад үеийнхний зүтгэл, эх орон, ард түмэн, албаныхаа төлөө алтан амиа үл хайрлан тэмцсэн эрэлхэг зоригт хөвгүүдийн минь гавьяа юм. Иймд бид мэдлэг, боловсрол, мэрэгжлийн ур чадвараар нийгэмдээ тэргүүлэгч, манлайлагчд байж, өнөөдрийн түвшинд хүрсэн ололт амжилтаа баттгаж, төр, ард түмнийхэн өмнө хүлээсэн үүргээ нэр төртөө биелүүлж, онцгой байдлын алба улам бүр бэхжин, өн мөнх оршин тогтно гэдэгт итгэлтэй байна. Эх орон минь аюул усалгүй амар тайван байж, онцгой байдлын байгууллагын сүлд хиймэр мандан бадарч байх болтугай. Манай онцгой энэ цагийн нэрхэг дайчдаа